Deeper Mabel хоёрын гэрт нэг нууц өрөө байдаг бөгөөд тэрэн дотор нь янз янзын лааны баримлууд байна. Эхэндээ сонирхолтой гоё харагдах ч үнэн учиртай цаанаа л нэг чихүүд сүргэм аим шиг мэдрэгдэнэ. Өнөөдрийн бичлэгдээр бид бүхэн Gravity Falls хүүхэлдэйн киноны анги дээр товч тайлбар болон дүгнэлт сэтгэлдээ бас сонин содон зүйлсийг ярих болно. Өмнөх бичлэг маань дажуусын хандлт авсан болохоор үргэлжлүүлэн хүүхэлдэйн киноны анги дээрх дүгнэлт бичлэгээ хийж байна. Тийм болохоор лайк болон subscribe дараад таалан сойрхно. Deeper Mabel 2 мөрдөгч халуутай телевизийн хөтөлбөр үзэж цаг нөхцөд суух үед нь Сүүс тэдэнд залуусаа би нэг маш учир битүүлэг өрөөллөө хүрээдэргээд осон өрөөгөө тэдэнд харуулна. Хамтдаа дотор нь ороод үзсэн чинь бүр хаасайгүй лааны баримлууд байх бөгөөд тэнд нэг амьд Стайны баримл бас байна. Тэгсэн чинь жинхнээсээ Стайн байсан байна. Авгах Стайн өмнө нь энэ лааны баримлуудаа аваад үзүүлэн ажилладаг байсан ч жоохон ашиг орлого олохоо болсон болохоор хурааж тавиа сүүлдээ бүр энд байдаг байсныг ч өөрөө мартсан байна. Наад болохоор хамгийн сонирхолтой санагдсан зүйлсийн нэг нь болохоор энд Чингис хаан байдаг. Genghis Khan, Sherlock Holmes. Та нар сонсож чадсан уу? Гингис хаан гэж байгаа зү. Олон олонний танил, нэр хүндтэй хүмүүс үзүүлэнгүүдийг харуулад энийг хардаа хүүхдүүдээ миний хамгийн дуртай баримл Абрахам Линкольн гэсэн нөгөө баримл нь нарны тусгалд үлдээснээс болоод бүр юугүй хайлаад урссан байна. Үүнийг нь харсан Mabel боломжийг ашиглаад шууд л санаа зовлтгүй дээ. Би энэ үлдэгдэлтээр чинь ажиллаад цоо шин янзтай баримл хийгээд үгүй гэдэг. Mabel айгүй сонин морин хүн хийх гэж байгаад болоод өөрийнхөө авгах Стайныг хийхээр шидэд шаргой хөдөлмөрсний дараа хийж дуусгаад Стайнд харуулхад Стайн маань урам ороод лааны баримлын үзүүлэнгээ дахин нээлт болоход бас гэж зөндөө олон хүмүүс үзхийг хүснэ үү яасан цуглана. Тэгээд хүсэн хүлээс нь нээлт эхэлж Стайн өөрийнхөө баримлыг ёстой магтаад гоё ягаастай таалагдчих ягаастай энийг Mabel маань барьсан юм гээд буфтан жөгнөө. Даанч хүрлцэн ирсэн хүмүүс бүр тоосон шин жалга. Яг үндэ ирсэн хүн болгонд өнөө пицца өгнө гэсэн байсан болохоор энийх хүмүүс цугласан болж таардаг. Тэгээ нөгөө хүрлцэн ирсэн хүмүүс нь өнөө пицца яасан бэ гэж асуухлаар буруу бичиж гээ молигдуулангууд бүгдээрээ уурлаад яваад өгнө. Стайнман бол нилээл ашигтай боллоо. Зөндөө мөнгө хийж авлаа, өөрийн гэсэн бүр андтай ч боллоо. Урт өдрийн дараа өөрийнхөө баримл андтайгаа жаал амс хийж телевиз үзэж сууж агаад за мен чин бийц ч өрөөдрийгээд яваад ирсэн чин нөгөө баримл андынхаа толгойг нэг нь завчаад ичиж. Ёстой сандарсан Стайн маань цагдаа магдаа дуудаад 0 эрхийн оронд манай үнийг алчлаа гэхэд нэг тоосон шинж байдгээ. Угаасаа жинхэнэ хүн биш баримл байсан болохоор нэг тоохгүй байгаа юм шиг байна. Харин Deeper Mabel 2 маань мөрдөгчийн цоврал үзэх их дуртай юм болохоор өөртөө энэ аллагын ирэг дээр судалгаа шинжилгээ хийхээр болж судалгаагаа хийх зурм хөлний мөр байгааг олж хараад бас нэгэн сүх унсан хөвтгийг харж аваад сүхчин залуу Стайны баримлыг алсан юм бидтэй. Энэ сүхийг нь хараад агаарай. Хэмээн дүгнэлтэнд хүрээд түүнийг барихаар орчтол сүхчин залуу наа чин солгоо гарын сүх байна. Би чинь баруун гартай штэ гин. Энийг сонссон Deeper тэгэхээр алуурчин солгоо гартай хүн байгаа юм байна гэдгийг ухаарч аваад хотын бүх солгоо гартнууд дээр очиж асууж шалгана. Бөөн асуулт хариулт судалгаа шинжилгээ хийгээ явтал бараг бүгдээрээ гараа гимтээсэн эсвэл гар маргу болсон байдаг. Хамгийн сүүлийн солгоо гартай залуу нь гутландаа бөөнхийн нөхдөд бас хүлцэн ирсэн гомдолтой хүмүүсийн нэг байсан болохоор за яадаг ч эсэн энэ хүн л ээж таараа. Хэмээн манай хоёр цагдаа магдаа дуудаад гэрлүүнд дээрж орно. Гэтэл яг аллах болсон цагт энэ өрөөндөө эмэгтэй сурвалжлагчийн самбартай нь ялуураад үнсэлцээ тухайн санаагүй байсан болж таардаг. Ямар гажи гараа вэ те? Эмшигтэй. Үгүй тийм байх учраас хурууны хээг нь шалга гэхэд сүхэнд ямар ч хурууны хээ байдаггүй. Эцэст нь ямар ч амжилт олоогүй Deeper Mabel шантран бууж өгөөд Стайн Сүүс бас бусад тосон баримлуудтай Стайны оршуулгыг хийнэ. Тэр үед нь Deeper Стайн Сүүс нарыг уйлаад гарсан байхад баримлын хөлөнд нөх бас баримлууд хурууны хээгүү гинэд бодож олоод эргэж арахын завдлахуу тосон баримлууд ам орон хөдөлж баяр үргээ хэргийн эзэнг чи олж чадлаа гин. Sherlock баримл түнд бид нар яг үнэндээ хараалтай баримлууд орой бүр тэргэл саранд бид ам ордог. Маш олон жилийн өмнө танаа авах биднийг аимшигтай хямдхан үнээр худалдан авч үзүүлэн нээж байсан. Өдрийн цагаар бид 9 шидийн хүмүүст дээлхүүлдэг байсан ч шөнийн цагаар зугаатай амьдран суудаг байлаа. Даанч танаа муу авах биднийг ашиг олохоо болоод ирэхэд нэг хачиг өрөөнд оруулж хураагаад хэдэн жил өнгөрөв. Маш олон жил биднийг нэг хачиг өрөөнд хорсныхоо өшөөг авахаар би түүний толгойг цавцсан ч харамсалтай нь түүний тосон баримл байсан байна лээ. Гээд бүхнийг тайлбарснаар бид нар яг юу болоод байгааг ойлгож авна. Одоо гүйцээгүүгээ ажиллаа дуусганаа хэмээн Deeper Mabel рүү тэр дайрна. Бас энийг хардаа манай Чингис хаан байгаас тээ. Алайс. Чингис хаан бүр яалт ч оод юм уу те. Намайг ийм жоохон байхад ийм хүүхэлтэй кино өнөдөр хүртэл гараа явж исэн гэж хэмэтгэв. Та нарын Чингис хааныг хараад юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Алуулгын алдад манай хоёр тосон баримлуудыг лабас халуун галаар хайлуулж устгаж болохыг хурдан сэтгэж олоод тулдаж өгнө.
Ихэнхийг нь хайлуулж ялд байгуулах үед Шерлок баримл Диприйг илт давуу хүч чадлаараа дээрлэгэн дарангуйлах үед Дипр зүгтэж гараад байшингийн дээвэр дээр авирна. Шерлок Диприйг яг гүзэгээд алахын өмнө нар мандан гарч ирээ Шерлок баримлыг хайлуулж устгаад манай хоёр гайхалтай бөгөөд сэргэлэн ялтыг байгуулнаа. Харин Стэн уйлж байгаад буцаад ирэхэд баахан өмнө самун бас хайртай баримлын толгойг нь буцаад олсон байхыг хараад хүү шинчээ чи юу болов вэ гэхэд Дипр Мэйбл хоёр тайлбарлаж өгдөгч идэгдэг. Гэтэ яг үдэ албатайч. Ямар ч тааж үзэр тогтмын амьдралдаа манайхан буцан орж Стэн манч мөнгө хулгайлах бизнесээ үргэлжлүүлэн Дипр Мэйбл сүүс 3 телевиз үзэж байгаад Стэныг мууснаа өөрийгөө магтах уран зөгнөгч болон мэрэгч Гидеон хэмээх залуугийн рекламыг үзнэ. Рекламыг үзээд Мэйблд сонирхолтой санагдахад Стэн орж ирээд "Наад муу гахаа чи энэ хотод ирснээс хойш миний ажил үйлс бүгдээрээ бүтлгүүцэж байгаа. Миний наадханд ч дургу, наа чин ч надад дургу. Ер нь хол байгаарэ" гэж хэлнэ. Угаасаа энэ хоёрын бизнес айгуу төстэй хотын хүмүүсийн тархийг угааж дундаас нь ашиг болдог. Ийм зарчмаар явдаг болохоор угаасаа бие биенээ үзий ядах нь ойлгомжтой асуудал. Реклам үзээд манай гурийн сонирхол нь хүрсэн болохоор Стайны холуур бай гэсэн үгэнд орлого явж чаа шоу тоглолт нь үзнэ. Үзүүлбэрийг нь үзсэн чинь мэдээжийн зүйлс дээр ажиллаад өөрийгөө мэрэгэн нэгэнгээд магтаад л ёстой хэдрүүлэгтэй байна. Жишээ авах юм бол Мэйблийн самцан дээр Мэйбл гэдэг нэрийг нь бичсэн байхад хурж ирснээр чамайг Мэйбл гэдэг байх тийм ээ энтер гээл. Угаасаа замцсан дээр нэр байхад Мэйбл вау чи яаж миний нэрийг зүгнэж чадваа гэдэл жоохон балай. Дипр болохоор Гидеоныг үзэж дуусаад "Хүүш эн чин бүр манай аавгахаас илүү зээлтэй, мэгтэй, бүтгүү, мөнгө угаадаг гар байсан байна штэ" гэж ярина. Яг энэ хүү үед нь түүнийг гай олж Гидеон хүү сонсчноо. Тэгэлгүй явах. Маргааш нь тэдний гэртээ байх үеэр нь Гидеон хаалга тогшиж Мэйблийг гаргаж ирээд "Намаа Гидеон гэдэг танилцахад таатай байна. Чи миний хувцсны өрөөг хармаар байна уу" гэж хэлээд Мэйблийг найраад аваад явчихнаа. Муу зэвүүн гар ямар охин нэр харах юм бэ? Галгал. Дипр ерөөсөө дүүтэйгээ охтуудын зүйлс хийдэг болохоор Мэйбл Гидеонтэй цагийг өнгөрүүлэх дуртай байна. Тийм учраас Гидеон Мэйбл хоёр өргөжлүүлэн хамтдаа цагийг өнгөрөхөд Гидеон ганц хоёр зэвүүн найраа хийгээд хайраа илчлэх гээл өдөн хатах хэвээр. Харин Мэйбл анхандаа хайр дурлалаа олохгүй яараал нөгөө нэг амар хачин одоо нуудтай хүртэл үерхэд байсан да. Тэгсээ одоо энэ бондгор намхан залуу голоод байгаа бололттой. Зүгээр л найзууд бай гэж түнд хэлнэ. Хэрвээ охтуудын бичлэг үзчихвэл надад хэлээд өгөөрэй. Та нар энэ бондгоор хөөрхөн намхан залууг сонгох байсан уу? Эсвэл энэ одоог сонгох байсан уу? Комент бичээрэй баярлаа. Хойлоо зүгээр л найзууд штэ. Үерхэл хайрын харилцаа байхгүй гэж Мэйбл түнд хэлэхэд Гидеон надтай ганцхан л болцоонд явчихаа. Гуйж ийн гэд Мэйбл үгүй гэж хэлж чадахгүй зөвшөөрнө. За тэгээ цагаан морьтой ханхуу гэдэг шиг цагаан морьтой Гидеон тэдний гэрт хурж ирээд Мэйблийг сүртэй ресторан дээр авч орноо. Харин нөгөө талд нь охин нь болцоонд явсныг мэдсэн авгах Стэн чинь бөөн уур. Яаж яхад явж өрсөлдөгч Гидеон тэнд болцоонд яваад тахтаа яах вэ? Би яг юу байсан ч яасан ч охиноо Гидеонтэй зөвшөөрөхгүй. Гидеоны аавтай очиж уулзнаа. Химэн Гидеоны аав дээр очиод би охиноо танаа энэ балаа бацаантай өрхүүлэхгүй шүү гэтэл Гидеон Мэйбл хоёр үерхэд бүр гэрэлчих юм бол танаа манай бизнес хамтараад их орлого олно штэ гэсэн чинь Стэн мөнгөнд нь улаараа зөвшөөрчин. Арай охиноо мөнгөөр солиод тахтаа яа тийм те. Гидеон Мэйбл хоёрын болцоо өндөрлөх төхөд за дараагийнхаа болцоогоор уулзсан гэхэд нь Мэйбл юу вэ? Ганц л болцсон гэж тохирсон штэ гэсэн худлаа эргэн тойронд хүмүүсээ ашиглаад өгөө гэж хэлүүлэхгүй болцоон дахиад л явахаар болчихно. Гэх мэтчлэн энэ явдал нь маш олон удаа давтагдаж Мэйбл сүулдэ готрно. Жохо өрөвдөлтэй. Угаасаа үнэхээр ийм балаа бацаантай ингээд үерхэж мүерхэд болзон ямааргүй байхад нөгөөт нь хүчлээд байх юм бол эцүүлдэ хэцүү. Тийм болохоор бид нар бас эндээс нэг зүйлийг ойлгож олно. Тэр нь яг юу юм бэ гэвэл хэдий чи хайртай жисэн чамд хайргүй бол хүчлээд юм шүү. Мэйблийн готрохыг нь Дипр хараад "За болий. Би өмнөөс чинь Гидеон чадахгүй үгүй гэж хэлээд үгүй хэмээн." Ууг нь бол лифтэйхэн тайлбарланаа. Даанч энэ муу бондор бацаан хэтэрхий их зантай юм болохоор миний хайр дурлалын урдуур хойгоор орлоо гэд нөгөө хотын мэдээ сурвалжлагчаар подкастт дурж гинэ гэд Диприйг өргөтөн үйлдвэр дээр авчираад "За юу байна? Өгөхтэй бэлнэ үү? Юу ч хийж чадахгүй зүгээр нэг бондор бацаан байна да" гэсэн чи яг үнэндээ түүний ингэрт зүөх чулуун зүйлтэн эргэн тойрондох юмсыг хөдөлгөж чадах супер хүчтэйг Дипр олж мэднэ. За тэгээ Гидеон ч бүр манай Диприйг барьж аваад алах төхнөө. Энэ үеэр нь Мэйбл "За би өөрөө Гидеон тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй юм байна" гэж шийдээ Диприйг алуулахын даваан дээр ирээд түүнд үгүй гэж хэлээд ярьж ойлгуулах зураа урд нь очиод бошоохон зүйлтийг нь булааж авна. Гидеон уурандаа Диприйг аваад цонхоор өсөрчнэ. Мэйбл харин чулуун зүйлтийг ашиглаад тэднийг авран зогсоогоод тэрхүү хүчрхэг чулуун зүйлтийг бүр мөсөн газар шидэж эвтлэнэ. Тэгсэн мө бондор бацан чинь "За яах вэ та нар? Удахгүй уулзнаа" гэж хэлээд хоёр тийш болцгоо. Гидеон гэртээ ирснээр Стэн бас аавынхаа Мэйблтэй гэрлэх гэрээг цуцлаа танахыг алнаа гэд хөөгд явуулчихна. Би тэгээ энийг үзэж байхдаа бодсон юм. Яаж энэ чулуун зүйлтээ эвдлүүлчихэд эднэрийг алхаж байгаа юм бол доо гэсэн яг үнэндээ хоёр дахь баримтад номны эзэн болж таарна. Дон.
За өнөөдрийн бичлэгээр би Gravity Falls хүүхэлдэйн киноны 2 анги дээр өөрийн товч тайлбараа үлдээлээ. Би яг саяхан өөрөө энэ тосон баримлын музейг үзсэн хитэн зураг төлөвлүүлээ. Дүүрэлгаад хийцэн ийм тосон баримлууд яг жинхнээр харахад бол эвгүй юм бэлээ. Би жоох айсан яг үннийг хэлэхэд. Харанхуу өөрөө мөрөөнд бас аимшигын дөрөв тавьсан байсан. Batman-тай уулзсан, Joker-тэй ч уулзсан. Гой байсан мэдээж гой байхын хажуугаараа бас амар байсан. Тэгэхээр Deeper Mabel 2 12 настай хүүхдүүд ийм амар тосон баримлуудтай бүр галаар байлцсан гэхлээр ер нь бол айгүй мундаг байгаа. Та нар хэрвээ тосон баримлууд амилсан бол ингэж тулдаж чадах уу? Бас бид нар саяны ярьсан анги дээр нэг гой дүгнэлт гаргаж олно. Тэрэнд одоо хэдий чи ийм охинд хайртай байсан ч гэсэн хизээч хүчилж болохгүй. Тэгээ тэр охин чамд хайргүй бол чамд хайргүй, чи тэр охинд хайртай байдаг. Яг ингээд сэтгэл зүрх гэдэг чинь үнэхээр тааварлашгүй том зүйл байдаг болохоор хин хинээ л ойлгох хэрэгтэй шүү guys. Тэгээ яадаг ч байсан юмсыг бити хизээч яаруул. Хизээ нэг өдөр та нар заяаны хэнэ олноо амлчин заяа. Тийм болохоор одоо нэг тийм сонин жижиг асуудлууд бити гаргаж агаарэ. Хэдүүлээ энэ ангиас айгүй гоё сургамж авч болох нь. За нэг дүүнэлт сэтгэл гэвэл тиймэрхүүл байна. Өнөөдрийн бичлэгээр надтай хамт шинэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Хамтран ажиллах хүмүүс байвал ийшээ холбогдоорой. Дараагийнхаа сонирхолтой галзуу бичлэгүүдээр уулзтал түр баяртай.